Төрийн сойрхолд зохиолч Балжирын догмод их талын хүн чулуу өгүүлэг Дорнын их говийн хон нутгийн хоймор хэмээн сүжиглэж цаасүнийхэн дээжийг өргөдөг газрын цээж галшрын 3 соёо цэнхэр уулын өвөрт мэрэгэн вангийн хошуу цэцэн ханы харваачдын наадам эхэлж шагаан тойрмыг дайвалзуулан төрөх уухайн дуунд өвс ногоо 3 өдөр 3 шөнө хэнзлэн ургавгэн. Сэргэлэн дэнжид угалзлан алгалах гэр өргөө асар майхны гадаах олон зил уяанд толгоо хаялах мордын эмээл хазаар үүгээр түгээр хэд гурваараа үерхэн гунхах авгаа хүүхнүүдийн өсний шүрс совдон даруулга хавчаар санжургыг ажваас говь ханга хоёрын альч царай зүстэй бөсгөөчүүл хөрөнгө чадалтай ирчүүл энэхүү намрын отхон наадамд цугларцгаасан битээ. Цэцэн хан аймгийн хан хизээний юм давхаалчтай авьяастай хүний дор ордоггүй улсууд боловч сүүлийн 2 жилийн шагаан наадман ганц 2 сумны зөрүүгээр говь мэрэгэн вангийн хөх харцуулд алдаж унсан мордны хүртэл урагшаан алхах урам хугарч нутгийн зүг бутсан тэр өдрийг хэн яахан мартах вэлээ. Говь мэрэгэн вангийнхан намхан өрөлттэй сум хүндтэйч хурундан ирчтэй цэцэн ханыхан айрыг аригтай нөхөрлөхөөс буцахгүй хэрнэн нүдний урсайтай учраас сум гэж хоосон босох нь ховроо. Унаж ява эмээлтэй морин мөрид тавиад дүүжин харвсан ч алдна гэж эмээхгүй. Гар хурундан эхнэрээс нь жилүү итгэдэг тоглоом наадамд одтой том гарын харваачд олонтой. Морь уралдаж бүх барилдаагүй боловч галшрын шагаан тойрмыг холоороос зорж ирсэн хүмүүс хан хинтийн тожил тэргүүнтэй дарганг Батнарвын даргацуулан уралсан мөнгөн эмээл хазаар хэд хутаг аяга ташуур алтар жижигдсэн ган сэлбэртэй дөрөө говь мэрэгэн вангийн ганган хэмээх гочоогийн унсан жороо хулан өмссөн зүүсэн 10 засгийн наадам дээрч ховорхон үзэгддэг олонний нүд сэтгэл баясгасан үнэтэй цэнтэй бүхнийг шохоорхон сонирхох нь шагаан тойрмын бас нэг эрхэмсэг тансаг чимэг буюу. Говь мэрэгэн вангийн хошууны тэргүүн харваач мөнгө тогоо мэргэнд энэ удаа шагаан зурхай тэрвэга хэдэн хясанаас илүү энэ жил чамайг галшрын шагаан тойрмын төрөг аваад ирдэг юм бол би чамтай суун гэж хэлсэн Дэнсмагийн үг нутгийн дэс алхнаас хойш санаанаас нь салсангүй. Гэгэн өдөр гэрэл бариад ирсэн ч Дэнсма шиг хүүхнийг би говь мэрэгэн вангийн хошуунаас олохгүй. Гартан хийх ганц алтан бүгж аваад өгчих бэлвэнчингүй надмитийн шалдан хар хүүг Дэнсма шиг сайхан бүсгүйтэй суучихвал хүн амтын юу гэх бол гэж бодтол сум тавих ээлж ирлээ. Монголо мэрэгэн амьсгаа төгжин хашилгаан хясааны ёроолд хар цагааны зааг дээр баг зэрэг ширгээсхэн зоогоод суман сул утрах нь ясаллаа. Хасаанууд бус үсэрч сэтгэлийн үзүүртээ сэвэлзэн баньсан Дэнсмагийн нутаг адуун чулуутын хэцийг өндөлзүүлэн уухайн төрлөг долиглон одов. Балчирхан баг насанд маань адуун чулуутын хэцээс энэ галшрын уул тэрдээ алсад тэнгэр газрын савсалгаад 3 хөхтөл адил сөмөлзөн харагддагсан. Дэнсма өдид наашин харж байгаа болов. Шөнө энэ өндөр уулын орой дээр галасаавал манай нутагт харагдах болов гэсэн хүүхдийн тэрхүү гинэн бодол төрнө. Оройхон нар жаргахын алдад шагаан харваа шавтарч говь хангаан хэдэн хошууны шагаачд оноо тэнцэн маргааш дүүжин харваж наадмын төрөвч тодруулахаар тохиролцлоо. Өдөшөө цэцэн ханы хошууны эхэстэйдэс хөшиг хөлтрөг алгалсан нэгэн их өргөөнөө нууцаар чуулж энэ жилийн наадмын төрөг хэрхэн яаж авах тухай зөвлөлдөв. Дөрвөн давхар одтой хэвсэн олбог дээр суусан хижээл ноён гэрэл улаан чулуу жинстэй тогсон 3 нүдтэй отог бүхий малгаагаан авч хоймрын арслантай авдар дээр хүндгэлтэй тавих зураан. Энэ удаад бэд төрүүлж чадвал галшрын улаан шагаан тойромд дахин эргэж ирэх нөөргүй болно. Тэр говь мэрэгэн вангийн хошууны мөнгө тогоо хэмээх хөх хархуу сарны гэрэлд шагаа харвсан ч сум гэхэргүй барих хүн гэдгийг та бүхэн сайн мэднэ.
Учир иймээс тэр хархуг өргөндөн өрж хоёулахнан уулзмаар байна. Энэ довн дээр түүний сүр онгодон цалиглаж одно гисэн харваач алга. Иймд та нар түүнийг гадаа харуулдаж харж угаад морь харахаар гарч ирэхлээр нь сэмхэн дуудаад манай ноён таныг өргөндөн өрж байна гэж хэлээд нааш нь дагуулад аваад ир гэж тушаал буулгалаа. Уряд наашаа орж ирэхгүй л яах вэ ноёнтон? Тэр эрнэ. Хэдийгээр харь хошууны албатж гэсэн ёсон мэдгэлгүй юм бол ноён хүн өрж байхад орж ирэхгүй цааргалах учиргүй. Гадаа үдшийн шаргал гэгээ тунарч тэнгэрийн хаяанаас төрүүчийн одод цэцэглэн гарч ирлээ. Алсад адуу төргөлдөн аг гангийн үнэр сэрв татуулсан сэнгэнэ. Эхэс дэйцсэн урилгаас их говийн манлай мэрэгэн мөнгөтэйгөө татгалзаж чадсангүй. Задгаа өргсөн ингэр заман бүрэн тавчлаад хар цамжлах хүний ёсоор ноёны өргөнөө доор бүхэн орж амар мэндийг эрх агшинд ноёнтон төвнийг алга дэлгэн хоймертон өрж хүнтгэл үзүүлэх зуран сая аман ээж. Олон жил нэг тойромд наадаж бэйсийг таних болсон гэдээч. Өнөөдрийн өдрийг хүртэл тэгтлэн ойр дотн шадарлаж тантай нүүр учирч явсангүй. Тэгээд маргааш наадам зэнгэл өндөрлөхөөс урдаж таныг өргөндөн урж танилцах ялдамд эдээ шүүс барьж их хүнтэй ёсгүй эцэлдүүлье гэж мөнгөглөн бодсон юм аа. Хэмээн өгүүлээд мөнгө тогоод хултай ариг барьлаа. Анхудаа экстэйцийн өргөөний босго алхаж ноён хүний гараас айрыг хүртсэн залуу ир баахан толгомдсон ч барь залдаж өвдөг хормон чичирсэнгүй. Тана гоммэргэн вангэ хан хэзэнэсэн уургач харвачаран алдартаг холохта яраа мэдэн. Маргааш жингүүдэд дүүжин харвач наадам өндөрлөн. Учир мэдэх хүмүүсийн ярихыг сонсвол маргааш таныг тасархаа ганцаараа төрүүлнэ гэх юм. Харваагүй сумны хааны тусахыг хинч мэдэхгүй шүү дээ. Гар хуруутай төрсөн ганц би биш шүү дээ. Маргааш хэний хүүгийн магнат одгийнхийг бурхан журчлан хэлж чадахгүй үсттэй. Гэж өгүүлээд мөнгө тогоо аягныхан ирмэгийг ширтсхийн айрыг уулаа. Ноёнтон хар хоргүй номхон үдэтэй эгэл боргилхон харахуугийн нөөрөөд царайчлангуй харснаа. Манай цэцэн ханын хан та нарт 3 жил дараалан наадман алдвал цөөнгүү хүн зодог тайлж хашлах саман энэ хойдуулын дахилга дээр залаад дахин эргэж ирэхгүйгээр явах болов гэж санаа зовх юм. Чи залуу хүн олон дойром чамайг хүлээж байгаа гэдгийг сайн бодно байдтэй. Гэж ноёнтон дотор санаагаа шулуухан тулгалаа. Харанхуй шинж зурхаа алдхааргүй халахын энэ олон сайн мэрэгчүүл танаахан дунд байхад ноёнтонтой ингэ сэтгэлчлээ хийвсэн бэлээ. Гэвэл ноёнтон төв дөлгөөхөн өнгөтэй боловч залтайхан хоолоогоор үгүй дээгүй. Би хүнийг таньдаг юм. Үннийг л хэлж байна. Гиснэн за хүмүн хайрыг хэмээн өгүүлэв. Том гарын хултай айрыг дундрахын алдад ёроолд нь нэг хатуу юм торхин дуурах нь гарт мэдрэгдэв. Мөнгө того айргнаас хэд том болгоод ширээн дээр тавих гэтэл ноёнтон хултай айрыг барьсан гарыг нөргөж ахын гişиг дүүд тэр бүр олддоггүй юм. Хулан шавхруу үлдээлгүй ёроолын гартал тогтоочхороо гэж шахав. Учрыг үл ойлгосон залуу ир энэ ноёнтон надад арайч хор өгчихгүй байлгүй дээ гэж бодсноо аягыг нүүрэн дээрэн хөмрөн айргийг шавхаж балгатал нэгэн хүнд хатуу юм аманд нороод ирлээ. Манлай мэрэгэн мөнөөхө багшаархан шагаан чиний хатуу зүйлийг завжиндаа хийгээд ноён өд харвал тэрээр нүдэрэн талархангүй нэмсэглээд та бед хоёр сайхан танилцлаа. Үүнээс хойш ойр явбал манай хар ирж айрыг цэгээ ууж угаарай. Зуны шин богинохон маргааш харваатай гэхин одоо яриа дуусч хэрэг бүтэв. Эртгээ харж амардаг сануулсан үг болохыг ухаарсан мөнгөтэйгөө. Өргөндөн өрж шүүс барьж хишиг хүртээсэн таньдаг гэлалаа гэж доор бүхэн ноёнд ёсгүй зүтгээд хариу хүлээлгүй бослоо.
Гадаа гарч хэд алхаснаа аманд байгаа нөгөө хатуу имийг гарган харавал 10 цэнгээс наашгүй жижигхэн алтан имбүү сарны гэрэл алган дээр нь тоглон гялзж байхан тэрэг. Хахуулын хар сүудэр толгой дээгүүр нь хөөшлөн дээр сартай дэргэд сүудэртэй байвчиг газар дэлхийг гинт харанхуй бүрэнхийн нөмөрг шиг санагдсан ч амьд явсан хүн гэдэг 10 цэнгийн алтан имбүү алган дээр тавьж үздэг л юм байна гэсэн бяцхан омогшил төрж баяр хүрийн буцлам халуун цус хамаг биеэр нь цогчин дэгдлээ. Айл зэргэлдээ хошууны улсад аваа өгөө байлгүй яах. Би гэдэг хүн галшрын шагаан тойромд 2 жил дараалан төрүүлж хоол ойрынхныг бишгүй нэг шуугууллаа. Одоо болоо юм биш үү гэж энэхэн мөчөд бодогдох сацуу. Мөнөөх алтан имбүүгийн бүснийхэн үзүүрт алдаж осолдохооргүй зангидлаа. Тэр шин мөнгө тогоогийн нойр хулжин хол ойрыг өнгөрүүлэн бодож эргэж хөрвөөсөөр үүр тэмдгэрхэн алдад зөөрмөглөн ансаг сормос нийлвүүгүй юу даргангийн даргацуул индиануудаар Динсмад навчин хийти алтан эмэг богд цохиулж байна хэмээн зүүдэллээ. Тэгээд буруу гараар орж ирсэн эд учраас бузар нүгэл шингэсэн байж юуны магад гэхдээ айлэрд 10 жилийн тэртээ талигаач болсон нутгийн хаан нэг өвгөн ламаар ариутгуулан сан тавиулж байна хэмээн зүүдлэвгэн. Маргааш нь жин үдэд товхарвах цаг боллоо. Араврын хэдэн хошуунд цэцэн ханы дархан мэргэн гэж алдарсан ласран залантай мөнгө тогоо товх халц харвахаар хоёр талаас тохон томилогдов. Мөнгө тогоо ласрантайч хоёр бие биенийхэн сум тавихыг амьсгалын зөрүүгүй мэднэ. Тэрээр морь эрен дөнгөнөх шар хэдэг нэгч болов нисчи ухт нь алдалгүй харваж чадах тийм уран гой нислгаатай алдартай нэгэн билээ. Хэнэн эхэлж сум тавихыг шодхоор хөлийн цэц шоо хаялаа. Азын шооны 6 нүд мөнгө тогоогийн талд ярсхин буулаа. Тэр хоёрын хэн нь алдууч харвах эрэм бүгүй шагаачд учраас хоорондоо тэмцэж хайнцдаг юм бол нэг нэгээс илүү олон сум тавихгүй. Мөнгө тогоо суудлаан засч бие шигшин хад мэт хавд өрвөлжин өрөөд хашилгаан зоож сумаан шившин дээн зөөлөн тавилаа. Шагаан зурхай дээр тавьсан таягт хэмээх хятад мөнгөн төгрөг өдөг дээрийн зоолттой буй зандан хашилгын аман дээр дүүрээд ирэхин цагт мөнгө тогоо мэргэн гай болоод ончихгүй дээ гэж болгоомжлохдон гараа сэмхэн татав. Тэнд хурамжуулсан олон түмэн зурхай дээрх дугуй цагаан мөнгө тогоогийн өвдөг дээр зоосон хашлах сумыг ээлжилэн амьсгал даран ширтэн. Манлай мэргэний тавьсан сум хизээ хүмүүсийг уулгалдуулан шагаан зурхай дээр тасхин бууж хятад мөнгөн төгрөг хаашин хангин унаж уухайн төрлөх хэрхэн тэнгэр татахыг хүмүүс хүлээж ядсан тэр алтанхан хором тэсвэр төвчээр барагдам урт байлаа. 10 цэнгийн алтан имбүү аманд өөрөө мөнгөрөөд ороод ирж байхад хилээрийн түлхвэл тэнэг хэрэг болно. Энд чи хаанчл болдог, хинчл хожиж хожигддог зүгэрлэг шагаан адам шүү дээ. Гэр малын эзэн болж өрг толгойлон гэрлэх гэж байгаа нас мэд хүрсэн эр хүн хэдий болтол ингэж гар хоосон ганцх сул явах вэ? Мод инсмамын гэрээсээ холдож олны дунд орж газар үзээгүй бүсгүй богино жолоотой амтан. Ганц алтан бөгж гарт нэг хийж нэг баярлуулъя да гэж бодох зуран суудлаа дахин нэг засаад хараага нарийсхан хашилгаан үл мэдэг өргөсхийн зоолоо. Тэр өдөр шагаан зурхай дээр тавьсан дүүжин дээр мөнгө тогоогийн онгод хиймэр онооны алтан уд цацран гээж байлаа. Нүглийн салхин сэтгэлд сэвэлзэн байсан ч гэсэн нүдэн инэт харвах энэхэн 9 тухай газар манлай мэргэн мөнгө тогоод алдахсан хий байсангүй. Хашлага дээр эрхийн өндгөн чинэртэл хөвчлсөн хуруунуудан амирлуулан мөнгө тогоо мэргэн сум тавьсан боловч энэ удаад хараахан онсонгүй сул хайж үзээгүй сум нь дүүжинг илээд өнгөрлөө. Зурхан 10 дээрээс цойлсон сум гоммэрэг вангийнхны цохон дээр туссан мэт тэрхэн мөчд хүн бүхнийг балмагдуулав. Амьдралдаа анх удаа энхүү эгзэгтэй хоронд сум гэсэн алдаанасаа цочсон мөнгө тогоо
Хажуудан зэрэгсэн суусан ласран заланг сум тавихыг хүлээлгүй яаран бостол. Төвний ард дархан мэрэгний сум зурхай дээр тасхин бууж хятад хар төгрөг хангин унах сонсогдлоо. Шагаан тойрмоос буцаж ирснийхээ маргааш мөнгө тогоо мэргэн цагаан чулуутын худаг дээр хонин усалж байсан Дэнсмаатай уулзаж цээжин зангирсан алдаа нүглэн нууж хаалгүй ярив. Цэцэн хааны ноёдууд надад хахуул цутгаад хүний үнэтэй зайтай алт эрднийг авсандаа бантаад би яаж чадсангүй хожигдчихлоо. Шулууга илгэд би чамайг л бодсон дон галжрын шагаан тойрмын төрөг авъя гэж мэрийсэнгүй. Чэвид хоёр одоо энэ насандаа байтугай хойд насандаа гэдэг хөрөнгөтэй болсон гэж хэлээд бүснийхэн үзүр зангидсан 10 цэнгийн алтын эмбүүгэн гарган алган дээрээ дэнслэн үзүүлтэлээ. Дэнсмаагийн номхон алгнууд зүүнний үзүүр адил жарвалзан гялалзаж би чамайг ийм амжиг харчаагүй хүн гэж даанч зүүдэлсэнгүй. Өндөр их өвгөд дээдсээс цуутай энэ сайхан утаг усныхаа нэр алдрыг алтаар бүхэл амиранч солихгүй хүн гэж бодож явсан. Гэтэл чи Дэнсмаагийн амнаас ийм үг сонсон чинээ зүүдэлсэнгүй явсан мөнгө тогоо хэлхүгэн олж ядан толгомдохтан хайртай хүнэн аргадад тайтгаруулах санаатай. Дэнсмаа минь дээ. Чи одоо бүх юм болдгоороо болоод өнгөрсөн хойно намайг ингэтлээ зэмлээд яхав дээ. Өдөр ямар ганц биш. Хойдон жилийн шагаан тойромч гэж нэг том наадам намайг хүлээж байгаа шүү дээ. Чи одоо тийш очиод хэрэггүй үсттэй. Ямар нүрээрээ тэр олон төмний өдөөс харах юм? Галшрын тойронд очлооч чи өр жилүүдийг шиг хацтай одтой харуулж чадахгүй үз гэж хэлээ Дэнсмаа хөнгөн санаалдав. Би чамд харанхуй шүнжиг гэрэлтэм тийм шижир алтаар эмэг бөгж хийлгэж өгнө. Хэрэггүй. Би чам шиг тийм арилсан дотортой цагаан дагарсан хүн биш. Энэ өдрөөс хойш чи надтай битгий уулзаарай. Чи би тэрийн зам нийлэхгүй юм байна гэж Дэнсмаа нулимсан залгин хэлээд мөнгө тогоогийн гараас ховоогоо шүүрэн авсансан. Цагаан чулуутын усан дээр Дэнсмаатай уулзсан тэр бүрхэг бүрэнхийн өдрөөс хойш даруй 40 жил улиран одож мөнгө тогоо мэрэг нэгэл мэтгэд их талын хүн чулуу адил өтөлж өвгөрөв. Залуудан цэцэн хааны ихсдээцээс хээл хахуулавч хайртай хүнээсээ хагдсан дэрбэр сэдгэлийн оюун өвчин туссан мэт нэгэн насаараа хайн ижил өр хүүхдийн бараа харлгүй явсаар энхүү эр ганц биеэрэн орчлон гэлээжээ. Санснаар болдгүй хорвоо ингэж мөнгө тоогоог хар залуу наснд нь амьдаар нь оршуулн тохуурхав. Насны эцэс тэрбээр таргны 5-3 ямаа унах морь хуцах нохойчгүй архиг хууч өвчнөд баригдсан зөнийг өвгөн болжээ. Халахын сайжуултай шагаан зурхай дээр хясаа хаялцаж явсны тэмдэг манлай мэрэгэн цолоос өөр юм түнд үлдсэнгүй. Үхий гэвч чөтгөр үл тоох, сэхий гэвч бурхан үл таслах тийм нэг хөөрхилтэй өвгөн гэрийн мухар сахин гүйвэрсээр хашлагсам шагаан тойром гэж юу байдгийг ор тас мартжээ. Хоёр морьтой гарлаада хонгорын ширээгээр давлаада хэмээн дуулан морин дил дээр салхи татуулан давхиж байсан цаг хэдийсэн билээ. Хаяахан ертөнцийн явдал өнгөрсөн одсон бүхнэн тарж батарсан ухаандан тасарсан ирэх адил хэлхэн өдөр хоногоор султан буй биеийн чагнан ун ширтэн хэвтсэн манлай мэргэн нэгэн өдөр ор дэрийн орхин босч эдэр залуу насандан санад сарвайж явсан нэгэн цагийн амраг бүсгүй Дэнсмааг гэртэн яаралтай эрхийг өрн айлынхаа хүүхдээр дуудуулав. Нэгэн нутаг усанд өдий олон жил хараа бараандан аж төрж амьдрахтаа мэнд ус мэдхээс хэтрэхгүй явсан хүн яхаран инхүү намаа гинтгэн дуудуулдаг гэсэн билээ. Сүүлийн 1-2 жилээс мөнгө тогоог нь царай зүс нэг л гундуухан харагдаад байдаг болчихсон байсан юм. Надтай уулзах их л чухал хэрэг гарчтэй хэмээн бодсоор Дэнсмаа эмгэн өвгөний гаднах шон дээр ирж мориносон буулаа. Залуудан хаалгаар нь шагаагаагүй хэрнэн энэ олон жилийн дараа босхын алхан орж ирсэн Дэнсмааг мөнгө тогоо залуу хархуу адил хөлхөр болон угтаж галан хүзүүт гэдэг усгүй хар архины бөглөө мултлаа. Өвгөн
хоёр шаазан жүнзэнд арх хондог зуран бэ чамайг хэзээ нэг өдөр ингээд нэг ороод ирэх болов уу гэж мөн жолон жил хүлээсэн дээ. Чээч хэзээ л хэвээрэн залуу хүн шиг мориунаа давхиж явдаг сүрхий хүүхэн юм. Таныг эргэж дуудуулахар чинь яачихсан болоо гэж сайн муу юм зэрэг бодогдоод сандарч ирлээ. Өвгөн туранхай шарлангуй царайдан хүйтэн хөлсний ов товхон одог ялалзуулан нэмсэглэж. Бэй тэнкэрэтэ. Бэ гэдэг амтэн айлэрт гэрийн хүн болсон шүү дээ. Морин дээр гарах нь бүхэл зарим өдөр орон дээр гарах чи төвөгтэй санагдах юм. Дэнсмаг морин дээрийн тогсон эрен алчуураараа хөлсөө арчихт нь чихэндэн зүүсэн хоёр том алтан эмгийн мөнгөтэйгөө хальтхан харж алт мөнгөн тэмч дургүй хүн биш л байж дээ. Би тэр гайтай алтан эмбүг тэр үед Дэнсмад үзүүлээгүйсэн бол бид хоёр суухал байсан. Хохин дээ, хохин. Хармуу санаагүй явсны минь шагналон тэр. Өвгөн эмгэнд хундахтай арх барьж өтөлснөөс өгсөн биш дээ. Хоёулаан ганц хоёр жүнз юм тогтоочихно шүү. Манайд ганцуудаа ирчгээ чи дургуйцгүй юм байгаа биз дээ. Гэт хүнтэрч орхилоо. Гадаа өхөр дугуулын зэлэн дээр тунрах явган зэрэглээ сөхөстийн үдээр босгодон орж ирэх нү гэмээр өвс ногооны үзүүртээ орооцолд нь тоглон долиглоно. Өвгөн залуугийнхан зангаар дээлийнхээ ингэр заман задгаа орхин цээжэн ярьж толгойдон хар хилгсан бүслүүртээ эсгий торцог хилтгий дөхөн тавьжээ. Дэнсма чээжид залуухнараа толиотой байна. Дэнсма бүсгүй хүний аашар шингаар нүдэн очтон сэргэж юуныхан толио байх вдэ? Таны нүдэнд л тэгж ануухан харагдаа юм байлгүй. Наас ч талилаа шүү дээ мөнгө тогоо минь. Үстэй зүстэй явсан хүн нас ахиж хөгшөрлөөж сайхнаа ямар тавих биш дээ. Бэж чамайг 20 хэдэн наснаас хойш харсаар яваад үнэн дүгвэцэгдэж эйнэ боллоо. Тантай суулж суучих ээ гэж бодож явсан өдөр надад цөөнгүй л байсан юм шүү. Даан чинь нөгөө галшрын тойрмын гайтай алтын имбүнээс болоод хоёр бинээсэн хөндөрч гисэн юм. Хэн маань тэнийг омголонч байж тээ. Өвгний нүднээ хатуу архины хөгтөл сөмөлдсөн асч унтран харагдана. Дэнсма чи сайн хүнтэй ханилж насны эцэд харамсахааргүй сайхан амьдэрсэн. Өвгөн хомрын авдар дээрээс хөгц хөвд өнөртэй хадагт ороосон хашлах суман авчид задлах завсраан. Дэнсма минь чи хаан гэж угаад анхааралтай сонс. Миний би хан тэгэрэн орхиж хадан гэртийн очдог цаг минь ирлээ. Надад чамаас өөр үгэн хэлж үлдэх найдвартай хүн алгаа. Тэгээд л чамд хэвтэрт орж доройтхоосон өмнө гэрээс захаасан хэл юу гэж дуудулсан юм. Чи нас бий ажил амьдралд хөрсөн хүмүүжил сайтай олон сайхан хөөхөттэй хүн. Чи бол хизээч намайг хуурахгүй. Ийм чи намайг өнгөрсний хойно галшрын шагаан тойрмын хойт дэнж дээр халахын үеийн харваачдын дурсгал зориулж миний нэрийн өмнөөс нэг сайхан эрдний сувраг бүтээлгээрээ гэж захих гэсэн юм. Ингэж өгүүлээ тэр бээр дэрэнд ороосон мөнөх хил амтай 10 цэнгийн алтын имбүгэн гарган баранз тадаг дээр тавиад Дэнсмад өргөн барьлаа. 40 хэдэн жилийн тэртээ цагаанчлуудын усан дээр анх барааг нь харсан тэр эмбүг энэ удаа Дэнсма эмгэн цааргалан цааш түлхэж чадсангүй алга тосон тогтоолоо. Халамц өвгөн нүднийхэн зохинд ялзах нулимсыг эмгэнээс нууж сэмх арчснаа. Хүн болж төрсний маань хэрэг энэ хүү сайхан нартай жаргалтай өдөр сэтгэлчлэн бүтэв. Авурлын дэд догшид бурхад олонч хамд дамбэ тэдний барааг олж харсангүй. Тэр нэгтгэх ховд утсан ч Дэнсма минь чи миний зүрхний шүтээ юм шүү гэж өгүүлээд
Өнчин хисаа өрөөсөн гаргаж дэнсмөөд сарвайх зуран үүнийг хаалганы босгон дээр тавиадах гэлээ. Тэгээд өвгөн намхан модон орон ар нурууга налан суугаад олон жил авдарны ёроолд мартагдан нар салхины бараа харалгүй удсан зандан хашилгаан өвөр дээрийн зоолоо. Үүдний босгон дээр тавьсан өнчин хясаа зэлний нахнаар туналзах явган зэрэглэн дуусч тэртээ хяр дээр хөндлөлтөн зогсох ганц зээрэд л халамцуу өвгөний нүдэнд хачин сонин үзэгдэв. Гарынхан тамир барагдаж хурун суман даахгүй болсон биз дээ гэж бодож суутал өвгөний тавьсан сум босгон дээр гялсхийн бууж өнчин хясаа нисэн отхон дээрээ. Дэнсма эмгэн тэнгэрээс од шүүрсэн мэт олзуурхан дуу алдаж таны бие чи гайхалтай сайн байгаа юм байна шүү дээ. Ийм хүн өхлийн тухай бодож суудаг нь илүү ажил биш үү? Эр хүний хөгшөрлөө бууг хуучрлаа гэж бодож болдгүй юм гэсэн үнэн болтой хэмээн өгүүлээд аминдаа айлгуйтан хөхөрхөд мөнгө тогоо мэргэн нэг муухан жомолзмор болсон он. Миний гар хуруу хүний юм шиг болжээ. Архины аг арал ганц сум тавилаа гэв. Эмгэн өвгөний сумыг зөөж тэр хоёр хэсэгхэн зур үүд хоймор хоёрын дунд шагаанаадаж найр бяцхан хавтаарх янзтай боллоо. Эр бор харцаг жигүүрхэндэн хүчтэй эдэр залуу нусан дан шиг ажраанагүй явлаа гэдэг дууны халамцуухан аялгуу мөнгө тогоо мэргэний цээжинд сэрчигнэн эгшиглэнэ. Өдий олон жил өнгөрөхөд та яагаад хань жилтэй боллогүй хорвоо ганцаараа туулав? Гэд Дэнсмаг асуухад өвгөн хүндэр цэлхэрсэн зохион алгуурхан өргөж түүний нүдийг гаргац муутай бичиг загтал өсгөлж ядан унших мэт удаан ширдснэн сая амнээж нэгэн нутаг усанд хажуу дэрэг чамайгаан байхад би ялаа гэж ихнэр авах вэ гэв. Дэнсма эмгэнд хэлэгчүг болцсонгүй. Хүүхчиг ийм томоогүй амтантай юу ч ярихсан бэлээ. Яасан тоглоом духуутай ямар ч уярч хайлмаар гинхэн хорвоовдэ гэж сэтгэл нялхран нулимсан арчид суутал гинтхэн манла мэрэгний тавьсан сум босгон дээр дахин тасхин бууж тамиртангүй боловч сэргэлэн хоолоогоор өвгөн төрлөг өргөхөд уухайн дууны алтанган шуран гайд түүний ис сутаан дарагдсан жижигхэн боргэр өндөлсөн салхигүй бөгөөтл осрон дугтчин өрхөн дэрвэж байх шиг санагдав.